17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цолоодон медаль хүртээлээ. Тухайлбал Хөдөлмөрийн Баатар цолыг Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Өгөөж Мандал уул компани захирал Чүлтмийн Пэрнлээд хүртээж Баатарын алтан соём тэмдэг Сүхбаатарын одонгоор шагналаа. Тэрээр хөдөө аж ахуй газар тариалангийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шин техник технологи нэвтрүүлэн газар тариалангийн ашиг шимийг нэмэгдүүлж, буудаан үйлдвэрлэлийг дэмжсэн үндэсний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөрс хамгаалах, үрийн чанарыг сайжруулах зэрэг бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж буй хөдөлмөр цэцгэлийг нь инхүү үнэлжээ. Харин ардын жүжигчин цолоор тайз дэлгэц кино урлагийн салбарт гол болон туслах дүрүүдийг өндөр ур чадвар, дүрийн гүн шийдлээр бүтээж, үзэгч түмний хүндэтгэлийг хүлээн, залгамж халаагаа бэлтгэж, үндэсний соёл урлагийн үеийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй өв нэмэр оруулсан гавьяа жүжигчин нүүдэл продакшны захирал Дашнимын цэрэн дарцавт хүртээлээ. Түүнчлэн гавьяа дагч цолоор удирдлагын академи Ахмадын зөвлөлийн дарга Ахмад багш Сүхийн Тойвгоо, гавьяа туульч цолоор сонгуулийн ерхий орооны ажлын албаны дарга Дугур Доржийн Баян дүүрэн, шинжлэх ухааны гавьяа цэцгэлтэн цолоор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн захирал шинжлэх ухааны доктор профессор Дэнзэн ламын Уланбаяр, гавьяат малчин цолоор Говьалтай аймгийн Дарив сумын малчин улсын хошин авраг малчин Осорхүүгийн Ганс үх, гавьяа тамирчин цолоор үндэсний бүхийн улсын авраг Чимэд Рэгзэнгийн Санжаа дамб, гавьяа тасгалжуулагч цолоор Монголын үндэсний олимпийн орооны гишүүн байд харвааны олон улсын хэмжээний мастер үндэсний сурын хүндэт мэргэн үндэсний биеийн тамирын их сургуулийн багш Дид профессор Шагдрын Бямсүрэн, хүний гавьяа тэмц цолоор зүүнний бэлэг тэмлэгийн уламжлалт ангаах ухааны эмч Пунцэг Доржийн Бата, эрүүлэг хамгаалахын гавьяа ажилтан цолоор нийслэлийн өргөө амарч газрын их баригч эмч Бадарчийн Оюн чимэг, гавьяат малцууч цолоор нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн уур амьсгалын дасан зохицох төслийн техникийн мэргэжилтэн Пунцэг Доржийн Ган хуйг, гавьяат барилгачин цолоор Мом Марс компани ерөнхий захирал Ёндон Жунан Инхэ, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Дархан Минж компани төлөөлөө удирдах зөвлөлийн дарга Бат Чулууны Анх Балт, Тод Аймс компани ерөнхий захирал Бачаргалын Баяр Жаргал, үйлчлэгээний гавьяат ажилтан цолоор Хар хорон хотын захирагчийн ажлын албаны зөвлөх Нэргүүн Бат Эрдэнэ, соёлын гавьяа цэцгэлтэн цолоор Төрт ёс хаадын сангийн тэргүүн Дугур сүрэнгийн Гүн Уйлс, соён гэгэрүүлэгч телевизийн ерөнхий захирал Шархуугийн Хишиг сүрэн, гавьяа жүжигчин цолоор Чингис хаан тэргүүн зэргийн одонд хүү хамтлагийн гишүүн хөгжимчин Галсан Жамцын Нэм Жандсан, Сүхбаатарын одонгоор шинжлэх ухааны гавьяа цэцгэлтэн шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Гонгорын Надмин нарыг шагналаа. Мөн түүнчлэн салбартаа ажил үйлсээрээ манлайлсан зарим эрхмүүдэд хөдөлмөрийн гавьяаны улаан түвгийн одон болон алтан гадас хөдөлмөрийн үндэт медалаар шагнаж урамшууллаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх төрийн дээд цол одон медаль хүртсэн эрхмүүд болон гэр бүл хамт олонд нь баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөлөө. Мөн 17 дугаар жарны сүрээр дараг чимээх гал морин жилийн цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.